Синий телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хотхонд. Үл мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо би туштай танилцуулъя. Өндөриа 6 настай. За, сайн уу Өндөриа? За, миний үчи ямар гоё цүгтэйгээ хүрээд ирсэн. Энэ одоо дотор нь юу байгаа юм яадаг? Ямар нэртэй цүг гэмтэй? Энэ ингээд ард нь ингээд my level гэдэг нэр нь ингээд байгаа. Юуны нэр байгаа? Ингээд энэний нэр нь my level гэхгүй юу? Тэгээ ард нь энэ my melody гэдэг нэртэй юм Google-тэй юм уу? Google-тэй. За, энэ чиний дуртай дүр төрхөө. За, ийм гоё имийг хаана ийм гоё цүнхүүд байна? Дотор нь юу байгаа үзэж болох уу би? Би жоохон арай дөрөх гээд байгаа болохоор ингээд маск ээж ингээд хийгээд сайн байна шүү дээ миний үчи. Маш сайн бэлтгэлтэй. За, юу байна үзүүл найзуудаа. Ингээд маск тэгээд ингээд ээж нусаар нэмээрээ бол ингээд селфитиг ингээд сайн хамгаалж байна. Нэг биш хоёр маск байна тий. За, сайн байна шүү дээ минийхөө. Танаа ээж хിവэрэ төрийн ордонд нөгөө тоо боддог ажиллаа хийж байгаа юу болцсон уу? Хийж байгаа. За, тэр чи одоо ямар ажил гэж чи бодож ийн үл мэдхээ төрийн ордонд тоо бодоо сууж байгаа харж байна. Ажлыг өмнө ухаантай толгой гэдэг өмнө ярьчихэд идэгсэн шүү дээ. Тийгсэн. Чи юу гэлээ? Хэний ажлыг тэглээ? Аавын ажлыг хаана ажилладаг гэлээ минийхөө? Аюу толгой. Тэгсэн чинь ямар толгой байдгийг ухаантай толгой. Ухаантай толгой гэсэн шүү дээ. Тий. Заримдаа таван толгой, заримдаа ухаантай толгой. Тий. Өөрөөр хэлбэл толгой л ухаантай байх хэрэгтэй гэж бодсон тий. Оюу гэдэг нэртэл бол оюун ухаан байна гэж бодсон мэт сайн байна. Аавын ажил бас сайн уу? За тэгээд оюу толгойтой ажиллаж л байна уу? Ямар ажлууд хийж ийн гэнэ үү? Шинэ өөр юм хийгдэж ийн гэнэ үү оюу толгойд? Тэгвэл манад ярихгүй байгаа шүү дээ. Ярихгүй байна уу? Ажлаасаа явж ирчээл тэгэл байж гэнэ үү? Ажлаасаа явж ирэхэд асуугаад ингээд зүгээр нэг уцаа ухаал суугаад идэв. Уцаа ухаад л байна уу? Тэнд ухах юу байгаа юм бэ ер нь тэнд? Зүгээр нэг Facebook ороод юм хараад явдаг. Чи Facebook орж юм харж байна уу? Үгүй. Яагаад? Яг тэгэхээр тэр чинь том үнийг штэ. Тэг хүүхэд юу хийх ёстой юм бол мэдхээ. Хүүхэд заримдаа гадаа гарч тоглоод, заримдаа ээжтэйгээ тоглоод, заримдаа төсөө өдрөөр найзуудаа үрж олддог л гэдээсэн шүү. Чи гадаа гарч ийн үү? За юу тоглож ийн гадаа? Гадаа ингээд тоглох талбай байна уу миний үед? Бэдэг. За. Голбол тамны хүүхдүүдэд ерөөсө тоглоомын талбай бэдгүй. Ингээд юуны хүүхдүүд? Голбол тамны хүүхдүүд. За. Тэр нь ингээд тоглоомын талбайг барьжээснаа л засварч өрхөж явчаад үгүй. Өөдөө танах бол гайгүй юу? Манайх уу? Гайгүй юу? Манайх шин тоглоомын талбай нэгт. За болж тээ. Тэгвэл хүүхдүүд маань сайхан гадаа тоглоход аюулгүй тий. Тэгээ голбол тамны хүүхдүүд манайх руу ирээд танах руу ирээд олоодаа байна уу? Тий. Нэр санснаас сургуульд орсон уу ороогүй юу? Орсон байгаа шүү. Нэгдүгээр анги төгсөж байна одоо. Одоо нэгдүгээр анги төгсөөд хоёрдугаар ангид орох гээд байгаа. За ямар үсэг болсон чи үсгэлийн баяраар? Яа. Чи уг нь бол ямар үсэг дуртай байлээ? Уулын би хоёр дуртай. Яагаад дуртай байлээ? Ээж аав гэхэд ордог болохоор. Ээж аав гихтэл одоо болохоор ч одоо яах байлаа? Ямар үгээр эхэлж гин? Үсгээр ямар үг эхэлж гин? Ээж маань атхан жаргал гээ. Зүйтэй. Чи яад хоёр үсэг болсон яа хоёр юм уу? Яагаад? Багш маань намайг тийм болгосон. Уулын би яа биси. Тэгсэн чи багш солиод ойлгоцсон. Тэг хүүхэд болгон хоёр үсэг болсон юм уу танад? Үгүй зарим нэг бол зарим нь хоёр л. Чи мундаг болохоор хоёр үсэг болсон юм уу? Тийм юм шиг лээ. Тийм л юм шиг байна те. За тэгээд одоо ингээ онцорж байгаа хүүхдүүд ч одоо том болоод ажил хийндээ. Ямар ажил хийх вэ? Би 3 мэрэгчлээ хийчихсэн. Тэгсэн чи уул би танд өмнө ингээд хийсэн. Ингээд дуулаа тэгээ сансрын хэсгийч олон гэгээд нэг юм чичсэн байсан. Юуг мартчих миний хөө? Загвар өмсгч. Загвар би харин чамаа яг загвар өмсгч болно гэж бодоодсан. Чи тэр загвар өмсгч болвол ингээд шууд одоо алах гэвэл алхаж чадах уу? За
Би ингээд гой говт өмсөд тэгээд гоё алах хэвээр муухай алахад байгуул ямар хүмүүс дэмжих биш дээ. Харин тийм ээ. Чи загвар өмсөж гэдэг ажлыг ер нь мэдэж гин үү? Яа дээ? Ер нь хүмүүс тэр хийдэг хувцсыг. Одоо ер нь бол ингэж алах хэрэгтэй шүү дээ. Их шиг ингээд. Тийм үнэн үү? За яаж алах вэ? Зарим ингэж алхдаг. Октоодын мис алхахтыг л алхандаа баг. Октоодын мис алхалт гэж ямар алхалт байд юм бол? Ингээ гоё алхал. Гоё алхалт байд юм уу ингээд? Октоод ингэж алхдаг. Ингээд нөгөө л ингээд. Юу хөөгд яаж алхах вэ? Зүгээр ингээд. За. Машиг. Атмар шиг. Манай өдөр шугаас. Хүүхдийн баяраар 6 дахь өдөр ингээд тоглоомын талбайд маань ингээд хүүхүүд мис алхаж байгаагаар би цонхоор хараад. Мис алхах нь гэж яахыг хэлдэг. Мис үү? Мис алхаагаар алхсан юм уу? Ингээд хөөгөөд үү? Ингээд яасан ингэсэн үү энэ үед? Ингээд зарим нь ингээд өсөндөө ингээд малгайгаа өглчаад ингээд явсан. Тэгээ бас ингээд ингэдэгсэн шүү. Йоо. Зарим нь ингэж авсан. Ингээд зарим нь ингээ алхаж байгаа ингэдэгсэн шүү. За. Хөөгөөч уруул алхах нь л да. Мис алхалтыг л огтолж чадна л да тий. Тэр нь яадаг алхах юм? Сармагч алхах юм уу? Хүүхдээс штэ жижигнүүд нэгэ бүжгийн тэмцээгээд. За чи өстө гоё алхал зааж өглөө. Тэгээд мундаг загвар өмсөж болох шинжтэй байна. Тэгээд дээрэс нь одоо сансарт нисчгэр чи одоо сансарт загвар өмсөхөөр яах вэ? Хүн байхгүй ч тий. За лав санс. Чи тэгээ хүн байхгүй газар очиж яах юм сансрын нисэж байна? Тэгтээ зарим танихгүй хүмүүс чинь тэгтээ сансарт нисэж шүү. Тийм л дээ. Чи тэгээ танихгүй хүмүүстэй нисэх юм уу ганцаараа нисэх юм уу? Битгүй. Тэгээ очиод юу их гэж байгаа юм тэнд? Зүгээр нэг од барьж үзэх гэж хэлэх юм байна гэж бодоод байгаа. Од барьж үзэж бас гоё л да тий. Одыг ингээ харсан. Энд нэг од байна гэснэ. Энд бас нэг од байна гэж бариад ах юм байна тийм үү? За бас нэг тийм сонин ажил байдаг шүү нөхдөө. Тийм. Би одоо тэр ажлыг та бүхэн танилцуулна. Яадаг ажил үг гэхээр та нар одоо анзаараарай заа юу. Би та нарт сонин хөдөлгөөн үзүүлнэ. Тэгэнгүүт та хоёр таагаарай. Гэхдээ таан шүү хэлэхгүй шүү заа юу. За. Би одоо яаж ин? Yes. Ирэх чөлөөд болох. Тогтлох. Болох. За би сая яв. Бодсон. Хамгийн түрүүнд янз бүрийн сэтгэлийн хөдлөл миний гаргалаа тийм үү? Тэгвэл энэ сэтгэлийн хөдлөлийг чинь бас судалдаг хүн байдаг байх нь байна штэ. Тийм. Тэр хүнийг одоо та хоёртойгоо болон бүх үзэгчдтэй уулзсан. Би бас нэг шинжлэх ухаанаа би бас мартчихад ах юм аа. Шинжлэх ухааныг сайн санзаа юу. За. Ийм ажил байдаг юм уу? Тадан. За, зочин маань хүрээд ирлээ. Ямар учиртай зочин гэж бодож чинь чи одоо энэ багшийн барьж байгаа номыг их харлаа энэ одоо ямар хүн ирдсэн байна үл мэдхээ? Сэтгэл хөдлөл мэдрэмж за одоо ингээд залдаад үзэхээр энэ чинь ингээд уурладаг янз бүрийн юмнууд байгаа. За тийм учраас ямар мэрэгчтэй хүн байж болохоор байна? Ямар ажил хийдэг вэ? Сэтгэшгүй. За бас нэг талаараа болох юм тийм ээ. За би тэгвэл одоо ясаар зочноо танилцуулъя. Сэтгэл зүйч Баян Жаргал их чинь хүрэлцэн ирсэн байгаа шүү. Үл мэдхээ. Өндөр яа сэтгэл зүйч гэхээр миний хүүд юу бодогдож байна? Тийм ажил мэдэх үү? Мэдхгүй. Сэтгэл гэж юу ядээ? Уйлж мөрлөө уйлахыг ингээд бүх ингээд голтой жаргалгүйгээр ингээд бүх ингээд зүйтэй сайн байна. Одоо бидний ингээд энэ дотор байгаа зүйлүүд байна шүү дээ тий. Ингээд жаргалтай, жаргалгүй, зовлонтой, баяртай, хөөртэй, гунигтай энэ бүх байдлыг сэтгэлгээд эний чинь одоо Баян Жаргал багш нь судалдаг байх нь байна шүү дээ. Ойлгоо мэдхээ. За манай Баян Жаргал багш энэ ширээ авцруулж тавьсан л да ямар учиртай юм бэ?
За би болохоор хоёр хүүхэдтэй зориулаад өөрсдийнх нь мэдрэмж сэтгэл хөдлөлийг нь гарч ирээд яаж илэрхийлнэ вэ? Тэрнийг өөрсдөө яаж илэрхийлэхийг харъя гэж бодсон. Аха. За тэгээд. За. Гэт танилцаараа хүүхдүүдээ хараад. За би бас зарим нь хүүхдүүдэд үзэгчдэд ойлгомжтой болгохын тулд хараа дандаа ийм картууд байна. Тэгээд энэ болохоор жишээлбэл энэ дээр би ууртай байна гэж бичсэн. Тэгээд түрүү хэлсэн одоо янз бүрийн сэтгэлийн хөдлөлүүдийг л бичсэн байгаа юм байна тийм үү агшаа. За цөмөрө харъя да. Энэ яаж байгаа хүүхд вэ хүүхдүүдээ? За манай хоёр хараарай. Тэгээд нээж энэ юу гэж бодож байна? Тэр яаж байгаа хүүхд вэ? урам За хүү инээхлээрээ яадаг вүлээ? Инээхлээрээ яадаг вүлээ? Өөрчлөгддөг вүлээ? Өөрчлөлттэй бай. Нүүр нь яаж өөрчлөгддөг? Энэ хүүхдийн нүүр яатсан бэ? Нээж байгаа. Энийхэр ингэдэгтэй бид нар. За. Тэнгүүд энэ хүүхд яатсан байна? Гайх. Сандарч байна. За, сандарч байна. Нөгөө талаараас гайх жам шиг харж тий. Тэгж байна. Аха. За одоо багшаа би үзүүлээ та хэд хэлээрэй. За анхааралтай энэ яаж юм хараарай. Ууртай байна. Яаж мэдэж чинь миний хоёр хуу ууралж байгааг юм? Ягаад тэгэхээр нэг утаа гараад харсан болохоор. Утаа гарцсан байна. Бүр тэ бүр чихнээс. Утаа гараад тэгээд нэг царай нь улаан болчихсон. Царай нь улаан болцсон байна, тийм ээ? За Энэ бас жоохон адилхан би ингээ хамаагүй авчих багшаа. Тий. За одоо энэ яаж юм? Баяртай байна. Баяртай, жаргалтай, урамтай ах шиг байна, тийм үү? Тийм. За. За одоо эндээс цөмөрөө ингээ харцгааж агаад эднэрийг болохоор сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг баг тий. Бид нар баярлахлаараа инээдэг тийм үү? Гуниглахаараа ингээд царай сонирн болчдөг төрөөнийх шиг тий ингээд Тий, ийм болчдөг байна. Гэх мэтчлэнгээр бидний гаргадаг сэтгэл хөдлөл мэдрэмжийг энүүгээр харуулж байгаа юм. Та нарт эднээс одоо ямар сэтгэл төрж байна? Өнөөдөр та нарын хувьд ямар хуу байна? Жаргалтай байна уу? Ямар хуу байна өнөөдөр? За эндээс биш үү? Яг өнөөдөр одоо ямар байгаагаа эндээс сонгоод авчих. Аль зургийг хараад сонгочих. Ямар байна миний хүүхдүүд? За тэгээ надаа өгөөрэй үл мэдхээ. Хоёрыг л өг. Хоёрыг аваад өгөөрэй. За нэг гар дээр энэ дээр үл мэдх надад тавина хоёрыг. Энд ундрия тавиарай. За зүйтэй. Үл мэдх инглээ. За одоо ундрия. Түнгэж нэгийг аваад л ээжсэн. За нөгөөтхийг аваад хараад яг аль зураг таалагдж ин тэрийг нь л авчих. Зүгээр л таалагдчих байгаа авчих. Тийм. Заавал тийм гэх юм ба. Оо. За одоо манай ундрия хараарай. Ийм хоёр карт сонгосон. Миний хүү яагаад энэ нэг сонгосон? Хөөрхөн харагдахаар нөө эсвэл гоё яг яагаад энэ хоёрыг сонгов? Хөөр харагдаад гэсэн болохоор. Хөөрхөн харагдаад гэсэн болохоор юу гэж бодож байна багшаа? За гайхчин, догдолчин тий энэ хүүхдүүд бол ер нь жаргалтай айгүй хөөрхөн юм их сонирхдаг яг октоодын энэ хүүхдийн насны онцлогоос хамаарат картаа сонгож байгаа нь харагдаж байгаа. За тэнгуүч ер нь их жаргалтай хаппи амьдардаг хүүхд байгаа тах нь вэ шүү дээ тий. За үл мэдхийг харъя. За. Октод бас нэг тэрүүгээр ялгардаг байх нь байна тий. Бас сони юм. Энэ нөгөө зураг нь бас их хөөрхөн харагдахаар авмар санагдаад идэг байж болох юм. Тэгээд яг охиныхоо картыг өөрөө сонгож байгаа. Тий, яг охиныхоо сонгоод байна. Юу юм? Нүунийг миний картаас нүуний жоох ингээ гунигалсан шүү дээ. Гунигалцыг авчих юм уу? За. Нэг картаа солиод ийм хоёр картыг манай үл мэдэх сонголоо. За, энийг тайлбарлаж өгнө багшаа. За, одоо үл мэдхээр өөрөөр нь яриулъя. Чи яагаад энийг сонгосон бэлээ? Яагаад энэ хоёр картыг сонгосон бэлээ? Тэр дүрхтээ нь би бүгдэнд нь хайртай. За. Харин тэр шар нь болохоор жоохон сандардаг би жоохон хаяа. Одоо ямар үед сандардаг вүлээ? Ямар нэг юм ингээ орцсон тэгээд хурлаач гэхэд ахар жоохон яарад байдаг. Намайг хэлж байгаа. Хурдлаач гэдэг нь үгүй. Нэвтрүүлэлт орохоор аюу тий. За. За энэ картуудыг болохоор маш олон янзаар ашиглаж болно л доо сэтгэл зүйн чиглэлийн хувьд. Гэхдээ өнөөдрийн хувьд хэлэх гэж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ одоо ингээд та нарын сэтгэлийг ингээд харуулад байгаа энэ картнууд. Сэтгэл хөдлөлийг энэ маань юу гэсэндээ сэтгэл зүйч гэдэг хүн хоёр хүүхэдтэй одоо мэрэгжлээ танилцуулахад хүний сэтгэлийг судалдаг хүний сэтгэл зүйч гэж хэлж байгаа юм. Сэтгэл зүй маань барих юмгүй те.
хүний сэтгэл дотоод ертөнцийг харуулдаг. Тэгэхээр нөгөө нэг одоо ашиглах зүйл маань янз янзын зүйл явж болдог. Өнөөдрийн хөдөлгөөрөө хүүхдүүд явд ийм эдгээр зүйлсийг ашиглаж ажиллавал илүү үр дүнтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг зөвөр бүр тодтож харуулвал илүү зүгээр юм болов уу гэсэн үднээс авчирсан юм. Мэдээж яриг сэтгэл зүй асуудал байгаад том хүнч бай, хүүхдч бай сэтгэл зүй асуудалтай бол мэрэгжлийн хүнд эртхэн хандараа гэж зөвлөмөр байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл энэ сэтгэл зүйч гэдэг энэ ажил мэргэжил өөрөө энэ үед маш их чухал. Тэгээд хүм одоо хүүхдүүд жишээлбэл том болоод сэтгэл зүйч болох хүсэлтэй байвал яг юун дээр анхаарч яаж одоо энд ажилд энэ зүйлд сурах уу? Эсвэл бүр шалгарсан хүмүүс сэтгэл зүйчд байдгүй. За тэгэхээр сэтгэл зүйч болох хүүхдэд одоо ямар бэлтгэл хэрэгтэй бол? Ер нь хүн болгон сэтгэл зүйч байх хэрэгтэй юу? Хүн болгон сэтгэл зүйч байх хэрэггүй ч гэлийгсэн. Өөрийгөө таньж мэдэх нь их чухал л да. Яг үнэ. Мэргэжлийн хувьд гэх юм бол одоо нөгөө хүн өөрийнхөө дуртай болоод давуу чадвартай зүйлээ мэргэжлэрээ сонгол илүү үр дүнтэй байдаг цаг үе болсон шүү дээ. Тэгэхээр энийг бол бас тусдаа нэг судлаад өөрөөр хэлбэл сэтгэл зүйч хүн жишээлбэл одоо энэ хүүхдүүдтэй ярьж агаад ингэж шалгаж агаад нэрээ ирээдүйд ер нь аль мэргэжил дуртай юу хийвэл чадхал энэ төргээ сэтгэл зүйн хувьд бэлэн байна уугүй юу гэдэг энэ зүйлийг бас мэдэж болох боломжтой. Энийг онцлоод тодорхойлоод өгөх бүрэн боломжтой. За үл мэдхээ бид хоёр бол ер нь сэтгэл зүйч одоо багштайгаа сэтгэл зүйч хүнтэй уулзахаараа асууя гэж их боддог байсан зүйл байгаа юм. Шүн зүүдэлдэг те жоохон юмнаас айдаг. Одоо хүүхэд олгонтой ярихад би ингээ шин муухай юм зүйлдэг эсвэл би ганцаараа байхаар харахгүй байхад айгаад байдаг гэдэг. Тэгэхээр энэ бол байдаг л хүүхдийн сэтгэл зүй онцлог уу? Эсвэл энийг бас эмчлэх тэр дор нь арга хэмжээ авч явах ёстой юу? Арга хэмжээ авах бүрэн боломжтой. За одоо нөгөө ол талаас ярих юм бол манай Павловын оперант нөхцөлт үйлдэл гэдэг юм яригадад явчих болох бах. Энгийн үгээр ярих юм бол ямар ч зүйлийг засаад явах боломжтой заан үлийг. Тэгэхээр нэгэсэндээ ямар нэгэн зүйлээс үл мэдэх мэн айсч имээсэн учраас тэр нь зүйтэнд нь орж ирээд байгаа. Тэр нь гэхдээ тийм амар ноцтой хүнд юм биш байх бүрэн боломжтой байхгүй. Жижигхэн зүйлээс чи юунаас зүүдэлсэн гэлээ? Новын тээврийн нүгний завсраас нүгнийг мангасын тэрэ. Эмхтэй мангасын тэрэ. Миний хөө эмхтэй мангастай холбоотой ямар нэг юм сонссон уу? Сонсоогүй. Кино үзсэн үү? Үгүй зүгээр л нэг аюултай зүйлийг харсан. Бодит болж байсан. Тэгээд бас нэг залуугийн гэрт нүгний эрэгтэй хүний царай байсан. Хэрэг харсан. Харсан зүүдэндээ юу? Тэгээд унчиж яхтаа нөгөө нэг урт хөлмөрн том урт болоо тэгээд үнийг эмхтэйг нөгөө нэг хаалганыхан үдэнд нь очиж толгоогоороо зөхөд тийм юм. Аимшигын кино шиг юм ярьчлаа. Харин үзэж байгаа юм харж байгаа зүйл чих юм уу тийм юмтай холбоотойгоор хүүхд төсөөлөн бодол үүсгэж ээж аав бид нар бол бас юу үзүүлэх үү юуг одоо хориглох уу гэдгээ бас бодох хэрэгтэй юм байна тийм ээ. Одоо нөгөө цахим ертөнц маань илүү хүн болгол ингээл уцаа маж идэг ажилтаа болсон шүү дээ. Энэ нэг жишээ нөгөө хүүхдүүдээр ч гэсэн тий. Хүүхдүүдэд сааталтуулахаар бол уцаа өгчдөг. Энтэй холбоотойгоор янз янзын мэдээлэл орж ирдэг хүүхдэд айдаг, имээдэг, буцаагаад тэрнийгээ бодтой юм шиг төсөөлдөг. Жишээ нь зүүдтэй холбоотой ч юм уу ямар нэгэн кино үзсэн байж хат нөгөөдхийг төсөөлөд тарих чинь тийм нөгөө ажиллаад илүү хөгжүүлээд хүүхдэд бодтоор юм шиг мэдрэмж өгöd байна гэсэн. Тэгэхээр үзэж харж байгаа зүйлтэй маш их холбоотой энэ бүгд. Ойлгоол мэдхээ. Өөрөөр хэлбэл яах нь вэ? Ээж аавын зөвшөөрлөөр утсандаа одоо янз бүрийн зүйлийг үзэх нь вэ, тийм үү? Хамаагүй юм үзэж болох нь вэ өндрия? Юу үзэж болохгүй байх нь вэ? Нэг муугай юм үзчихлэхгүй шүү. Тийм. За тэгэхээр энэ бол яг хүүхдүүд гэхээсээ илүү томчууд бидэнд их чухал юм байна. Ээж аавд бол одоо хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарах хамгийн гол хамгийн амархан арга бол энэ одоо утас, YouTube болон одоо дэлгэцийн энэ олон бүтээлүүдийг хамаагүй үзэж болохгүй юм байна. Үүндийг анхаарах хэрэгтэй юм байна. Зөвхөн хүүхдэд зориулсан одоо тэр бүтээлүүдийг үзэж явах нь чухал юм байна гэдгийг багшийн ярианаас ойлголоо. Зөв. За. Нэгсэндээ эерэг зөв танин мэдхгүй хүүхдүүдэд бий болгож өгцгөө тийм ээ. Миний хүү аргашаас.
Тэгээд цахим ертөнцид бол бүгдэнд нь цагийн хязгаарыг тавьж өгөх хэрэгтэй байгаа юм. Хүүхдүүдэд тэгэхэд их донтуулж болохгүй. Одоо бүр донтолт бол маш нэг хэмжээ хязгаараас бол бүр давчаад байна шүү. Хүүхдүүд тэгэл томчоод хүртэл яг энэ ертөнцлөө бүр яваад орцоо одоо бидний амьдралын нэг л хэсэг болсон байна. Тэгэхээр одоо бас хүүхдүүдийг хамгаалцгаая. Тэднийгээ зөв сайн хүмүүс болгохын тулд тэгэхээр ч одоо хүүхдүүд мэн нэг цав цагаан цаас авч идэх гаднаас мэдээлэл орж ирнэ. Тэр нөгөө тэдний хүмүүжилт шууд нөгөө орчноос гадаад орчноос орж иж байгаа нөлөөллөөр тийм хүн болж хүмүүжих тодорхой хэмжээнд суурнуулна шүү дээ. Тэгэхээр сөрөг мэдээлэл болоод огтоос мэдэхгүй зүйлийг бас хүүхдүүд хэтрүүлэн хэрэглүүлэхгүй байя нөгөө эрхийг сурахаар бэрхийг сур гэж үг байдаг шүү дээ тийм. Тэгэхээр зарим төгөлд тийм үү ямар мундаг юм. За маш их баярлалаа. Тэгэхээр мэдээж одоо нэгдүгээрт хүүхдүүдтэй энэ хорвоо дээр маш олон одоо ажил мэргэжил байдаг. Ажил мэргэжил болгон хүүхдүүдэд болон нийт одоо хүмүүс дэлхийд их хэрэгтэй ажлууд байдаг гэдгийг одоо таниулах үүднээс бид нар энэ буланг ажилуулдаг. Тэгэхээр энэ сонин бас сэтгэл зүйч гэдэг энэ ажил мэргэжлийг танилцуулаад дээрэс нь хүүхдийн сэтгэл зүйг бас ингэж шалгаж болдгийм байна, танилцж болдгийм байна, зааж болдгийм байна гэдгийг үзүүлсэн ийм гоё картыг бид нар танилцуулаад дээрэс нь ээж аавд бидэрт их үнэтэй зөвлөгөө өгсөн маш их баярлалаа. За тэгээд энэ ажил нь өөдрөг сайхан байх болтугай гэж өрөөгөөд гурлаа багштай баярлалаа гэж хэлээрэй миний дүүнэр. Баярлаа. Та нар ч гэсэн баярлалаа. Үзэгчтэй ч гэсэн баярлалаа. За тэгвэл ингээд дараачихаа хэсэгт оръё. Би мэдээ. За манай нэвтрүүлгийн сүүлчийн хэсэг эхэлж байна. 3 дахь хэсэг яг үнэн. Энэ хэсгээрээ яадаг үлээ. Их чинь гоё нэг сэдв өгдөг тий. Тэгээд тэр хариултыг мэддэг бол би мэднгээ гараа өргөв. Тий. За миний хэлэх үгийг мэддэг бол гараа өргөөрэй заа юу. Би мэднэ гэд хэлээрэй. Та бүхэн нууц гэдэг үгийг мэдэх үү? Би мэднэ. Өндрийа мэдэх үү нууц гэдэг үгийг? Би мэдгүй. Мэдэн штэ. Санаж гин үү? Би бүр яг чамд зориулж энэ үгийг таалгаж байгаа. Яг гэвэл чи түрүү нэвтрүүлгээр орохдоо нөгөө нэг багшийнхаа тухай, ангийнхныхаа тухай ярьж хагаад гүй тэгтээ энэ бол манай ангийн нууц гэж хэлсэн санаж гин үү? Тий. Яалаа тэр чинь Багш маань ингээд дундуур нь явж байгаад ингээд сарамсаргүй багтахгүй байдаг болохоор бас сарамсаргүй хөөгдөг гэж ингээд тэр хүүхдийг гэртээ хайраад багш ингэсэн гээд багш намайг дуудсан гэдэг. Гэхдээ тэр маань нууц гэдэгсэн шүү. Тий. Тэгэхээр ингээд найзууд донд, гэр бүл донд, хувь хүнд ерөөсөө ингээд нууц гэж гэр бүлийн нууц гэж яддаг шүү дээ. Байдаг штэ. Тэгэхээр ийм нууц байдаг гэдгийг л би гол нь ойлгох гэсэн. Яагаад хүмүүс ингээд юмыг нууц гэж юм гараад ирв? Нууц гэж тоглоом бүр их чинь тоглодог байсан штэ. Би сонин тоглоомоо ярьж хөө. Би биштэй ингээд жоохон бахта одоо ундрия шиг байхдаа ингэдэг байсан. Гатаа тоглож байхдаа чихрийн ингээд цааснуудыг цоглуулад тэгээ чихрийн цаас чинь гой гой өнгөтэй штэ. Одоо манай ундриягийн ингээд даашин чиг юм улаан, цагаан, гялгар, шаар гэл тэдрийг цоглуулад заа юу. Тэгэнгүүтээ ингээд ийм шилний ийм хилтэрхий олоод тэгээд ингээд газар ингээд жоохон ингэж малтаж ухаж агаад нөгөө чихрийнхээ цаасыг тавиад дээр нь ингээд тэр шилээ тавиад тэгээ газар ингээ булчдаг байхгүй юу? Тэгээд нөгөөдхөө дараа нь ингээ явж байгаа. Миний нууц энд байгаа штэ гэж би найзтай хэлдэг байхгүй юу? Тэгвэл за чиний нууцыг үзье гэд. Тэгээ очиод ингээд нөгөө шороогоо ингээд тараахаар эндээс юу гарч ирэх вэ? Шилний хилтэрхий тэгээ дахиад тэгэнгүүт шилнийхэн цаанаас юу харагдах вүлээ? Нөгөө гоё чихрийн цаас харагдаад тэр энэ миний нууц гэдэг байхгүй юу? Тэгээ тийм нууц хүүхэд болгонд байдаг байх гэж бодож байна. Одоо гэртээ ямар нэгэн нууц байгаа тий өөрөө ингээ хадгалсан хайртай юм нууц байгаа. Чамд жишээлбэл тийм нууц байгаа юу л мэдхээ? Нэх бараг байхгүй. Манай нээш өчтөр чихвчээ дэрэн доройгоо уцаад дэрэн доройгээ тэгээд унтсан. Тэр чихвчээ зүгээ тэгээд тэр дууга тавиад унтсан. Тэр нь өөрийнх нь нууц юм уу? За манай өндөрияд гэртээ нууц байгаа юу? Тим хөрх ингээд тоглоомоо нууцхан тоглодог. Би лав штэ. Би бол зүйлтэй нэг хайрцаг тэгээд нэг газар нуугаад тэгээд би ингээ ээж автагаа тоглодог. Миний зүйл таанаа гэд ингээ яг үнэ ингээл гоё тоглоом биш үү те. Тэгээд ээж аав маань алах гээд тэгээ хайрцагнуудыг үзээд олж чадж гинөө.
Ойлгож чадахгүй л байгаа. Чадахгүй шүү дээ. Яг гэвэл энэ чинь чиний нууц учраас нэрэн нууц гэснээс нуугдаж тоглодог тий. Миний тэр хайцгийг тэгээ ээж аваа шалахгүй л яваад. Шадахгүй шүү дээ. Нууц чинь тэндээ байдаг байхгүй юу? Зөвхөн чиний мэддэг юм хийдэг байх нь тийм үү? Тийм. За тэгээд бол мэдэх хоёлаа одоо найзтай бэлгээ өгье тийхүү. Тэгээ. За хамгийн ихний бэлэг нь болохоор манай энэ нэвтрүүлгийг хийж байгаа ах эгч нар нь дүүдээ энэ нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа гэд амттангууд өгж байгаа шүү. За юу. За чи тэгээ гоё сандал дээр тавиад ээ. Тэгээ хоёлаа дараа нь гоё даллын штэ хүүхдүүдээ тийм ээ. За энэ бэлгийг манай үйл мэдэх мэдж байгаа тийм үү? All in one. Бүднийг дээрээс гэр ах бараа бөөний төвийн дэлгүүрээс тард бэлэг өгье. Тий. Ер нь манай энэ нэвтрүүлгийн чинь олон сайхан ах эгч нар бас хүүхдүүдийн маань баярлуулах гэж их оролцдог. Тэгээд манай энэ радиогийн нэвтрүүлэг бол маш олон хүүхдүүдтэй уулзаж учраас танилцж байгаа. Эднийг одоо дэмжихэд All in One гэж одоо сая энэ хийсэн байгууллагын агчдад маш их тусалдаг. Та нартай маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Тэгээ чи яалаа нэрээ энэ All in One-ы бэлгийг авахтаа юу гэж хэллээ? Бэлэг өгье гэсэн чи юу гэлээ? Би авахгүй гэсэн тий. Чи яагаад гэсэн чи юу гэлээ? Би уул ээжийнхаа мөнгөөр авна гэж бодод тэгээгүй шүү. Тэгээ юу гэж хэллээ? Би авахгүй гэсэн. Яагаад гэсэн чи? Манай ээжэд баг мөнгө агаа. Баг мөнгө байгаа гэсэн. Тэгэхээр нүггүй энэ чинь мөнгөгүй штэ гэсэн тийм ээ. За ингээд үүдээ бэлэг чинь вэ штэ. Сэтгэлийн бэлэг гэдэг чинь үнэгүй байдаг байхгүй юу? Үнэгүй мөртлөөс хамгийн үнэтэй байдаг гэж их чинь боддتي. За тэгээд дээрэс нь штэ чи санаж гин үү ингээд чамайг юм хүүхэлдэйн төрхүүдээр хийсэн. Тийм миний үгийн ингээ манай нэвтрүүлэлд орсон бүх хүүхдүүдэд ийм хүүхэлдэйн төрхүүдээр нь ингээ стикер хийсэн шүү. За юу. За тэгээд энэ бол ингээ эхнийх нь дараа нь миний дүүгийн орсон бас нэвтрүүлгийн стикер гарна. За юу. За тэгээд энэ стикерээр тоглоорой гэж шинэ долгионы ах эгч нар нь хүүхд радиогийн ах эгч нар нь өгч байгаа шүү. За ингээд бүх хүүхдүүдтэй хамт байсанд маш их баярлалаа гэд үл мэдэх зочноо дахиад нэрлээрээ хэн блэ манай найз чинь? Ундрия 6 настай. За ингээд бүх хүүхдүүдтэй дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.